Сайн байцгаана уу? Та бүхэндээ импортын бүтээгдэхүүн хэрэглэснээр үүсч болох эрсдэл мөн түүнээс хэрхэн сэргийлэх талаар товчхон танилцуулъя. Монгол улсын нийт импортын бүтээгдэхүүний 60% нь Орос болон Хятад улсуудад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн байдаг бөгөөд түүний 10% хүнсний бүтээгдэхүүн эзэлдэг. Хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний 80% нь импортоор оруулж ирдэг. Тиймээс бид хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа сонголтоо зөвөх шаардлагатай. Эрүүл хүнс, эрүүл амьдралын баталгаа. За ингээд хоёр царайлаг залуугийн хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн сонгож байгаа гарцгаая. Энэ бол Зако. Зако бол зүүн зэрлэг зомби залуу. Даанч тэр худалдаа авч байгаа бүтээгдэхүүнээ үргэлж чайн хумгаа амдаж сонгодог. Харин энэ бол золоо. Золоо бол зоригтой, зоригтой, золбоолог залуу. Тэр бүхий л худалдаа авалтаа маш анхааралтайгаар нэг бүрчлэн хийдэг. Альмиг хүртэл үнэртэж муудсан муудаагт орхноо ялгаад авдаг гэж боддоо. За энэ хоёр залуу маань өлсөд гоймоо авахар шийдсэн бололтой. Зако залуу гоймон л бол ямар ч гомь яах уу гэж сагс руу хайх шидчих юм аа. Гэтэл золоо маань бүр сэгсэрч үзээд маш хинангаагаар сонголтоо хийж байна. Тэр харж ийн үү та нар? Ганц гомь идэх хангалтгүй санагджээ энэ хоёрт маань. Хачир болчоор ладлсан шпрот л авах гээд ах шиг байна да. Зог нөгөө л нэг хайн сонголтоо хийсээр л золоо маань харин худалдаа ард сонгож байгаа нь харагдаж байгаад золоо худалдан авалтандаа сэтгэл хангалуун байна. Яагаад сонголтоо зөв хийх хэрэгтэй вэ? Өө хөөрхий, зог маань сүлдэг, золоо маань чирэг юм байна штэ. Чамайг харсан тэр өчөөс хойш чамтай уулзсан тэр өдрөөс хойш цоглох зүрхэндээ би нэг л зүйлийг амаасан. Хайр дурлал дээр хүртэл золоо залуу маань амжилт олсоор л харин зог залуу маань forever alone байх юм шиг байна дөө. Ингээд золоо залуугийн хэрхэн зөв сонголтоо хийж амжилтаа яваад байгаа гол нууцаас нь хуваалцъя. За би золоо байна. Та импортын бүтээгдэхүүн худалдан авахдаа баркодыг зайлшгүй харах шаардлагатай бөгөөд үүнээс хаана үйлдвэрлэсэн мөн тухайн бараг жинхэнэ эсвэл хуурамч сэгнэхийн тулд дараах тооцооллыг хийх шаардлагатай. Хүнсний бүтээгдэхүүнд амт, үнээр өнгө оруулах, хадлах хугацааг уртсах гэх мэт зорилгоор тухайн хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад зориудаар байгалийн болон химийн гаралтай бодисуудыг нэмдэг. Өөрөөр хэлбэл, ий тэмдэглэтэй бүтээгдэхүүн нь органик бос байна. Та үүнийг мэддэг болсноор тухайн бүтээгдэхүүн ямар химийн бодис агуулж байгааг мэдэх боломжтой.